өнөөдөр бид нэр хэрхэн Facebook үүсгэх вэ гэж хичээл үзнэ. За. Facebook үүсгэхэд өөр нэгэн гар утасны дугаар байх шаардлагатай. За гар утасны дугаараа мөн өөр Facebook үүсгэж байгаагүй, ямар нэгэн Facebook-тэй холбоогүй байх ёстой. За create new account гэдэг хэсэг рүү оръё. За get start гэд нэрээ өгнө. За энэ дээр болохоор өөрийнхөө одоо хувийн аккаунт үүсгэж чинь гэсэн үг шүү дээ. За тэгэхээр нэрээ өгнө. Bolt баярч гэх юм байна тий. Хүмүүнийхээ нэрийг өгнө. За төрсөн он сар өдрөө өгнө. За ингээ өгч. Хүүсээ мэйл, фэмейл юм буюу эмэгтэй, эрэгтэй бол мэйл гэж өгнө. За гар утасны дугаараа бичнэ. Биччихье. За ингээд хадгалах гэдэг хадгална. За Facebook дээр аюулгүй байдлын санамж гэдэг юм гар утсан дээр нь код ирдэг байгаа. 69 937. За нүүр зураг. За ингээд. За ингээ үндсэндээ Facebook маань нэгдлээ. Хүн профайл аккаунтаа үүсгэхээ бол хэдүүдээ бас шийдчихлээ тий. За одоо бид нэр хэрхэн пэйж үүсгэх вэ? Settings дотор чинь page гэсэн хэсэг байгаа. За энэ хэрэг харагдахгүй see more хийгээд page гэсэн хэсгээ сонгоод дараад орно. За үүнийхээ дараа create гэсэн хэсгийг сонгоно. За ингээд page-ийнхаа нэрийг өгнө. За автомашин тоноглол. Нэрээ бид нар бол аль болох заавал нэг оноос нэр өгчих хэрэгтэй. Зүгээр автомашин тоноглол гэх юм бол хэрвээ ямар нэгэн бизнес зөвхөн тухайн өөрийнхөө бизнесийн ерөнхий нэрийг өгөх юм бол энэ нэг тийм оновчтой биш байдаг. Тэгэхээр заавал нэг тухайн бүтээгдэхүүнийг брэнджүүлсэн нэр байх хэрэгтэй. За ингээд автоматив стор. За ийм байдлаар нээчихье. Яа, үндсэндээ ингээд за үндсэндээ шууд ингээд пэйж нэгтгэж. За одоо бүгдээрээ пэйж дээрээ энэ cover болон юу зураг профайл зураг хийхин тулд програм ашиглаж бэлдэнэ. За тэхийн тулд Canva гэсэн аппликейшнийг танд санал болгож байна. За Canva аппликейшн маань бол төрөл бүрийн лого, постэр болон видео ч хийх боломжтой. Их бэлтгэлийн хамгийн одоо энгийн ашиглах боломжтой юм аппликейшн байгаа. Гар утсандаа татаж аваад ашиглах юм боломжтой. За бид нэр лого хийхин тулд search гэсэн хэсгээр дараад лого гэд хайх хэрэгтэй. За энэ дээр бид нар бол ингээд логоны темплейтүүд гараад ирж байна. За эндээс өөрсдийнхөө хүсэлд нийцүүлж өөрчлөх боломжтой. Эсвэл бүр наривчилж хайх боломжтой. Авт лого гэд хайх боломжтой. За ингэхэд машинтай холбоотой юм логонууд гарч ирж байна. За тэгэхээр энэ логонуудаас өөрт аль таалагдж байгаагаа сонгоно. Энэ бол таалагдлаа. За үндсэн бичгэн дээр нь 2 дараад тухайн брендийнхаа нэрийг өгнө. Z авт дэлгүүр гэдэг ч юм уу тий. За энэ бол жоохон минимал байдлаар хийгдэж байгаа лого байна. За ингээд 6 save image гэж татаад авнаа. За мөн cover зураг бидэнд хэрэгтэй учраас create design гэсэн хэсгээр Facebook cover гэж хайж болно. За Facebook cover бид нар cover хийхин тулд бэлэн зургуудыг ашиглаж болно. За тэгэхээр тулд энэ аппликейшны чинь доотлолт байгаа энэ нэг үндсэн CIS байгаа. Хэрэглэгдэхүүний tools гэсэн үг. За энэ ямар учиртай гэхээр
Энэ дизайныг хийх тэрэг болох бүх төрлийн түүлсүүд байдаг. За upload гэсэн хэсэгт болохоор гар утаснаас зураг оруулж ирээд тэрийг эдитэх боломжтой байдаг. Оруулж ирсэн зургууд нь одоо энд харагдаж байна тийм ээ. За. Фотос гэсэн хэсэгт бол одоо яг энэ Canva аппликейшн дээр байдаг зургууд харагддаг. За эндээс car гэдэг ач тийм ээ. Машины зургууд нь харагдаж байна. За энэ зургийг сонгоё. За тэгээд нөгөө логогоо оруулж ирье. Upload гэсэн хэсэг маань хаана вэ? За энэ дээр дараад гар утаснаас бид нэр логогоо оруулж ирж болох нэ. Эд хийч. За лого маань ороод ирлээ. Логогоо дарлаа. Гэхдээ энэ ингээд тийм жоохон зохисгүй харагдаж байна. Тийм онц биш те. Тэгэхээр байршлыг өөрчилж болно. Ингэж тавьж болно. Эсвэл энэ жоохон дөрвөлжин ч гэх юм уу, жоохон тийм онц харагдахгүй байгаа учраас бөөрнки болохын тулд фрейм гэсэн хэсгийг одоо энэ бөөрнки гэсэн фреймээ сонгоод оруулаад ирнэ. Түүний дараа зураг зөөгөөд Z гэсэн юу фрейм рүү оруулаад ирэхээр энэ лого маань үндсэндээ бөөрнки болж байна гэсэн үг. За мөн энэ дээрээ дараад тухайн лого маань арай жижиг харагдаад байгаа бол хоёр дараад томруулаад өчөж болно. За ингээ машины маань лого боломжийн цэвэрхэн харагдаж байна. За тийм учраас логогоо аль нэг болонд нь ингээ тавьчих. За үүн дээрээ текст өчөж болно. Текстийнхаа бичвэрээ сонгосны дараа текстээ хэлүүлээ. Текстээ өчлөө. За фонто сууж болно. Гэхдээ энэ фонт маань ер нь харьцангуй цөөн кирилл фонт байдаг. Нэг 2-3 кирилл фонт байдаг учраас тийм олон гой сонголтыг бол өгдөггүй байгаа. За энийгээ бид нэр юун дээр багтахгүй байгаа тохиолдолд ингэж өгөөд утасны дугаараа бичиж болно. Монстер. Яа. Сайн зураг татчихъя. Save image гэлээ. Хадгалцлаа. За одоо бүгдээрээ пэйжийнхаа профайл зургийг өгнө. За профайл зургийг хадгалчихъя. Cover зураг өгчээ.
За ингээ cover зургатаа боллоо. За ингээ пэйж маань үндсэндээ нэг логотой coverтай болчихлоо. За